Эрэгтэй хүн амьдралыг авч явдаг, нуруунд дээр авч явдаг, эрэгтэй хүн мундаг ах хэвээр, эрэгтэй хүн бүх юмаа бэлдэх ёстой, эрэгтэй хүн хаттай байх ёстой гэдэг. Би тэрний жоох эсрэг байдаг. Эрэгтэй хүн уйлж болно ш. Эрэгтэй хүнийг болохоор нэг хүмүүс нэг сонио хүлээж авдаг чинь хүүхэн шиг шалчхансан ингээд. Эрэгтэй хүн ч гэсэн хүн байхгүй. Эрэгтэй хүн ч гэсэн зүрх сэтгэлтэй. Дээрээс нь эрэгтэй хүмүүст нэг юм дэндүү их хачаа үүрүүлдэг. Чи айлын эр хүн бидтэй. Чи айлын том бидтэй гэл. Ялангуяа эрэгтэйчүүд рүү тэгдэг юм амар хардаг байхгүй. Бодоод үзэнгүүт үнэхээр 100% эрэгтэй хүний баяр байхгүй. Би чи эр хүн шүү дээ гэд өөрөө бахархаад нэг өдөр баярлчих ихэд баяр нь авахгүй. Цэргийн баяраар за би чи эрэгтэй юм чинь гэж баярлыг гэхээр чи цэрэгт явсан юм уу гэдэг. Би яагаад ингэж боддог байсан бэ гэхлээр би яг 18 жил эрэгтэй хүний үнэхээр сайхан хайранд амьдарч байгаа аавыгаа алдсан байхгүй. Тэрнээс хойш эрэгтэй хүний орон зай ямар чухал юм бэ? Эрэгтэй хүн чинь бас зүрх сэтгэлтэй юм байна шүү дээ. Хэлгээд хэлж чадахгүй байсан юм би тэр хүнийг алдсныхаа дараа ухаарсан болохоор одоо би ирээдүйд мэдээж хүний эхнэр болно. Би эрэгтэй хүүхэдтэй болох байх. Тэгээ бодонгууд би нөхрийнхөө хувьд бүх хамаг ачааг бол би ингэж дааж өгөхийг хүсэхгүй. Би өөрөө ч гэсэн 50-50% та ажил хийгээд хамтдаа явахыг хүсэж байна. Дээрээс нь нөгөө гэр орон цэвэрлэх инээ тэр эрэгтэйчүүд илүү юм болцсон маа. Энийг яг л гоё тэгшгэн 50-50% те. Би аягаа угааж ивэл манай нөхөр болох хүн маань тоосоо сорлох ч юм уу те. Ийм хүү 50-50%тай байвал яг л гоё тэнцүү гоё амьдрал болно шүү дээ. Нэрнгээсээ одоо удахгүй цэргийн баяр болно шүү дээ. Бас эрэгтэйчүүдэд гоё баярлуулаасаа гэж хүсэж байна.